Та бүхэнд илүү сайхан дэлхийг бүтээхэд хувь нэмэр оруулах Barla World Mongolia хувьцаат компани 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулж байна. Манай бүтээгдэхүүн үйлчилгээ нь хүнс, байгаль орчин, эрчим хүч, уул уурхай, боловсрал зэрэг олон бусад салбарт дэмжлэг үзүүлж ажилладаг. Тогтвортой хөгжил нь бидний үйл ажиллагааны чухал зарчим. Гол үнэт зүйлсийн нэг бөгөөд бид тогтвортой хөгжлийн хүрээнд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн тулд өмнөө томоохон зорилго тавин ажилладаг. Манай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Caterpillar корпорац нь тогтвортой хөгжлийн зорилтуудаа анх 2006 онд тавьж эхэлсэн ба энэ нь 2013 онд шинжлэгдсэн бөгөөд 2020 он хүртэл уг зорилтоо биелүүлэн ажилласан. Бид ч мөн адил уг зорилтуудаа хөлд нийлүүлэн өөрсдийн зорилгыг тавин ажилладаг. Энэ зорилгын хүрээнд бид аюулгүй байдал, эрчим хүчний хэмнэлт зэргийг сайжруулахаас эхлээд усны зүй зохистой хэрэглээ, хог хаягдлыг бууруулах чиглэлээр ажилласаар ирсэн. Бид ажилчдынхаа хүчин чармаалтын ачаар эдгээр зорилгод хүрэхэд ихээхэн ахиц дэвшил гаргасан юм. Харин одоо бид 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн 7 шин зорилт тавин ажиллаж байна. Энэхүү 7 зорилго нь манай үйлчлүүлэгчид бизнес болон хувьцаа эзэмшигчдийн хамгийн их санаа тавьдаг зүйлс бөгөөд үүнээс 5 нь уур амьсгал, байгаль орчны зорилгууд юм. Бидний эхний зорилго бол хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2018 оны төвшнөөс 30% бууруулах явдал юм. Бид эрчим хүчний хэрэглээг багасгах, эрчим хүчний өөр их үүсвэр буюу сэргээгдэх их үүсвэрийг илүүтэй ашиглах замаар дэлхийн уур амьсгалд нөлөөлж буй сөрөг үр дагавар нөлөөллийг бууруулахаар ажиллаж байна. Хоёр дахь зорилго бол зах зээлд нийлүүлж буй шинэ төрлийн бүтээгдэхүүнийг 100% байгаль дээлтэй байлгах явдал юм. Caterpillar-ийн шинэ үеийн тоног төхөөрөмжүүд нь өмнөхөөсөө хорт утаа, хог хаягдал багтай, үйлдвэрлэлд ашиглагдаж буй материалыг дахин боловсруулж, дахин ашиглах боломжтой болж байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь зөвхөн байгаль орчинд ээлтэй байгаа зогсохгүй орчин үеийн харилцагч үйлчлүүлэгчдийн маань хүсэл шаардлагад илүү нийцж байгаа юм. Гурав дахь зорилго бол дахин боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг 2018 оны төвшнөөс 25% нэмэгдүүлэх явдал юм. Ашиглалтын насжилт дууссан Caterpillar-ийн сэлбэг эд ангийг дахин сэргээн засварлах, ашиглах боломжтой байдаг нь байгаль орчинд хог хаягдал үүсгэхгүй байх том давуу талтай бөгөөд манай бүтээгдэхүүний гол үн цэнийн баталгаа болдог билээ. Эд ангийг дахин засварлах бизнес нь зардал хэмнээ зогсохгүй байгаль орчинд ээлтэй байх бас нэгэн чухал үн цэнийг хэрэглэгчдэд давхар санал болгодгоороо онцлог юм. Дөрөв дахь зорилго бол өндөр эрсдэлтэй бүс нутгуудад усны менежментийн стратегийн 100% хэрэгжүүлэх явдал юм. Энэ нь ган гачиг болох магадлалтай эсвэл үерийн аюултай газруудад усны хомсдол үүсгээс сэргийлэх, усны хомсдолд өртөх эрсдлийг бууруулахад чиглэх юм. Энэ зорилт нь би зөвхөн бага ус хэрэглэхийг уриалгах биш, түүнээс цааш борооны усыг хэрэглэх, одоо хэрэглэж байгаа усыг цэвэршүүлэн дахин ашиглах гэх мэт шинэлэг туршилтуудыг судалж, усыг арга гамтай хэрэглэх явдлыг дэмжиж, орон нутгийн иргэдэд усыг дахин ашиглах тал дээр шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах тухай юм. 5 дахь зорилго бол хогийн цэг дээр булдаг хог хаягдлын хэмжээг 2018 оны төвшнөөс 50% бууруулах явдал юм. Бидний нийлүүлдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх явцад сав баглаа буудлын хог хаягдал бий болдог. Эдгээр нь металл, мод, картон цаас зэрэг байх ба зарим үед боловсруулахад илүү хүндрэлтэй хог хаягдалж байх нь бий. Энэхүү зорилт нь биднийг илүү дахин боловсруулах боломжтой материал ашиглаа зогсохгүй. Анхнаасаа хог хаягдал баг гаргах материал бүхий бүтээгдэхүүнийг худалдан авах, гарсан хог хаягдлаа ангилан ялгах, хариуцлагатайгаар устгах зэрэг арга хэмжээг багтаадаг. Манай 2030 оны тогтвортой хөгжлийн сүүлийн 2 зорилго нь хүмүүст чиглэсэн байдаг. Манай 6 дахь зорилго бол үйлдвэрлэлийн ослын тоо хэмжээг 2018 оны төвшнөөс 50% бууруулж, ослын хэмжээг тэг болгох замаар салбартаа тэргүүлэгч аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг бэхжүүлэх явдал юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд ажилтан бүрийг өдөр бүр гэр бүлд нь эсэм мэнд буцаах гэдэг бол манай хамгийн чухал урай байсаар ирсэн билээ. 7 дахь буюу сүүлийн зорилго бол аюулгүй ажиллах соёлд хүн бүрийн манлайллыг дэмжих буюу манай тоног төхөөрөмжүүд дээр болон тэдгээрийн эргэн тойронд ажиллаж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Энэ нь зөвхөн өөрийн тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулахыг төдийгүй манай хамтарч ажилладаг бүх оролцогч талуудад аюулгүй ажиллагааг нэн тэргүүн тавих соёлыг хэвшил болгохыг уриалж, манлайлж, дэмжиж ажиллахыг хийж байгаа юм. Тогтвортой хөгжлийн энэ 7 зорилго ойрын 10 жилийн хугацаанд хүрэх нь тийм ч амар биш байх болно. Эдгээр зорилго нь биднийг хийж буй бүх зүйлдээ үйл ажиллагааны хүрээнд аливаа шийдвэр гаргах бүрт тогтвортой хөгжлийг бодолцож, тасралтгүй сайжруулж, дэлхийн хөгжилтэй орнуудын сайн туршлагаас нэвтрүүлж байхыг шаардаж байгаа юм. Barla World Mongolia компани нь Монгол улсад 26 жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа эдгээр зорилтын хүрээнд хийсэн болон төлөвлөж буй ажил үйлсээрээ бусдаас ялгарч байсан билээ. Бид өнөөдөр болон ирээдүйд илүү сайхан дэлхийн ертөнцийг цогцлооход улам том хувь нэмэр оруулах болно. Barla World Mongolia